Сайн байцгаана үзэгчдээ 7 хоног бүрийн 5 гарагт үзэгч та бүхэнд хүрдэг Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараар аймгийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг онцлож байна. Хүлээн авч үзнэ үү? Төв аймаг 2019 оныг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил болгон зарлаж, энэ хүрээндээ Улас аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Ураны жилийн ажлыг иргэд хувийн хөвшлийнхэн идэвхтэй дэмжиж, төр хувийн хөвшлийн түншлэл энэ онд 85 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна. Аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хангах талаар энэ бүр эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилтуудынхаа хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тухайлсан жил болгон биднээс ураа дэвшүүлж ажиллаж байна. 2017 оныг ажилдаа орлоготой иргэн 2018 оныг үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил, 2019 оныг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил гэж ингэж зарлаад ажиллаж байна. Тухайн дэвшүүлсэн ураанууд амжилттай хэрэгжиж аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд бодиттой үр дүнгуудыг авчирж байна. Нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг нийгмийн салбарт тэр дундаа боловсролын салбарт хийхээр тусгагдсан бөгөөд энэ хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, Баян Унжил суман 100, Жаргалан суман 50 хүүхдийн цэцэрлэгийг барьж явуулан ашиглалтанд орууллаа. Мөн энэ онд Эрдэм суманд 150 хүүхдийн цэцэрлэг, Баян Чандман суман 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүллээ. Манай өгөөмөр цэцэрлэг бол 2006 онд байгуулагдсан. Анх байгууллагахдаа бол 7 багш ажилтнтай, 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй ингэж байгуулагдчихсан. За одоогийн байдлаар бол манай цэцэрлэгт нийт 17 багш ажилтнтай ажиллаж байна. Ингээд 120 хүүхдийг 4 бүлэгт хүлээн авах хүчин чадалтай энэ цэцэрлэгүүд бол ажиллаж байна. Цэцэрлэг ажиллаж байгаа. 2018 оны улсын төсөвт 785 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдахаар ингэж төсөвт бол орсон байгаа. Ингээд манай цэцэрлэг одоо 2019 онд бол ашиглалтанд орж байна. Ингээд энэ барилгыг бол Улаанбаатар хотын ганц цаг компани барьж ашиглалтанд хүлээлгэж өглөө. За энэ барилгын хувьд болохоор манай хүүхдүүдэд бол их сайхан ая тухтай таатай орчин бүрдүүлсэн. Талбай томтой, дулаахан хүүхдүүд маань одоо ая тухтай тоглох, сурч хөгжих ийм сайхан боломж бол бүрдэж байна. Багш ажилчдын маань хувьд ч гэсэн ажиллах тийм ээ сайхан нийгмийн байдлыг нь бол нэлээд дээшилсэн хүүхдүүд багш нар маань ая тухтай орчинд хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ажиллах ийм боломж бол бүрдсэн. Тэгээд энэ барилгыг ашиглалтанд оруулахад тусалж дэмжсэн одоо чин сэтгэлээсээ хөөцөлдөж тийм ээ цаг заваа зориулсан, сэтгэл зүрхээ зориулсан, ажил хөдөлмөрөө зориулсан одоо бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд манай цэцэрлэгийн хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд, багш ажилчид, эцэг эхчүүд манай Жаргалан сумын иргэд бүгдээрээ их баярлж байгаа гэдгийг дамжуулъя. Би анхны цэцэрлэгт ирэхэд бол манай цэцэрлэг бол ерөөсөө зай талбай айгу баахтай. Тэгээд анхны багийн цэцэрлэг гэж нээгдэжсэн. Тэгээд хүүхэд бол бас олон байсан. Тэгээд бид нар зай талбай багтаа учраас ингээд улаан нүүрэн дээр ерөөс хүүхдүүд ингээд бужигналдаа тэгтэл бид нар одоо чадах чинээгээр хүүхдэд хөгжүүлэх ёстой зүйлээ хөгжүүлээ, төмөжүүлээд ингээд сургууль бэлтгээ төгсөж исэн бол за одоо бол одоо хамаагүй зай талбай өндөр их болсон. За хүүхдүүд бол одоо чөлөөтэй хөдөлгөөн бие бэлтрийн хувьд бол одоо хөдөлгөөний хувьд бол одоо айгүй сайхан таатай орчин бүрдүүлж өгсөн гэж одоо бодож байгаа. Энэ цэцэрлэг маань хуучин бол эмнэлэг байжгаад тэгээд ашиглалтаа басныхаа дараа цэцэрлэг хүүхдийн цэцэрлэг болгож цаг даргын машин авах мөнгөөр анх цэцэрлэг болгож эхлээд засаж анзалсан. Тэгээд нодлон 3 сарын 1-ээс хойш хүүхдүүд авч гисэн байгаа 60-аас 70 хүүхд хамарч ирсэн бол одоо энэ хичээлийн жил 90 хүүхд хамрагдаж байна. Тэгээд ингэснээр манай Борнорын цэцэрлэг 2 зэрэгтэй болж манай Борнорын хамраа сургалт нодлон 86.5-таас мод энэ жил 87.8% болж агсан байгаа. Эцэгчүүдийн сэтгэл маш өндөр байгаа. Гэртээ цэцэрлэгт хамарч чадахгүй байсан хүүхдүүд маань бүрэн 100% хамрагдаж чадж байгаа.
Улсын их орны ирээдүй болсон хүүхэд багчуудын суур хүмүүжлийг олгодог газар бол сургуулийн орчин билээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг сурган хүмүүжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж 100 мод, цээл, бүрэн, Батцанбөр сумдад 2200 хүүхдийн 4 сургуулийн барилгыг барьж эхлүүлээд байна. За манай цээл сумын сургууль хичээлийн А, Б гэсэн 2 байртай байдаг. За хичээлийн А, Б нь бол одоо 1980 онд баригдсан. Хичээлийн Б байр нь болохоор 2003 онд одоо хуучин сангийн аж ахуйн одоо контор байсан барилгыг нэмж өргөдөхөд ашиглаж исэн боловч одоо сүүлийн одоо 16 оноос хойш одоо дээврийн монтажны гэх мэтлэн одоо баг сургуулийн үйл ажиллагаа явуулахад одоо нэлийн хүндрэл учраад за би тэгээд ингээд аймаг сумын засаг дарга мөн одоо манай тойрогоос одоо нэр дэвшсэн Нямагийн инх бод гишүүнд одоо хүсэл тавьсны дагуу одоо энэ 2019 онд тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 320 хүүхдийн сургуулийн барилга маань одоо сая 6 сард эхлээд 12 сарын 25-нд хүлээлгэж өгнө гэсэн ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Боловсролын салбарын хууль эрхцэн орчныг боловсронгуй болгох улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж цаашдын чих хандлага нийцүүлэн боловсролын материаллык орчныг сайжруулах замаар боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн энэ онд Баян сумын 75, Эрдэнэ сумын 160, Батцанбөр сумын 160, Өндөр Ширээд сумын 100 хүүхдийн дотор байрыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн бол Угтаал цайдам сумын 100, Жаргалан сумын 100 хүүхдийн дотор байрыг барьж байгуулж байна. Дотор байрны хүртээмжийг нэмэгдүүлснээр хүүхдийн амьдрах таатай орчин бүрдэж ахуй стандарт хангагдан халдвар төвчний дархалт багасч хүүхдүүдийн сурлагын амжилт ахиц гарах зэрэг олон давуу талууд бий болох юм. Хамгийн чухал нь орон нутгийн аслагдсан багт амьдардаг өрхийн хүүхдүүд дотор байранд амьдарч сурч боловсрох нөхцөл бүрдэж байна. За манай Эрдэнэ сумын сургуульд 2019-с 20 оны хичээлийн жилд бол 540 хүүхдтэйгээр сургууль хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлэж байна. За нийт сурагчтай удирдах 30 багш бас ажиллана. Ерөнхийдөө бол манай хамт олон 60 хүнтэй байгаа. За тэгээд энэ хичээлийн жилийн нэг онцлог бол манай сургууль дээр бас сургалтын орчин дахин сайжрагдаж 160 хүүхдийн шинэ дотор байртай болж байгаа. За мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 9.5 сая төгрөгийн тоглоомын талбай байгуулагдсан байгаа. Ингээд бидний хувьд бол одоо сургалтын орчин нөхцөл бол маш сайхан шийдэгдлээ. Одоо багш нар маань, сурагчид маань, эцэг эхчүүд маань хамтран ажиллаж хүүхэд бүрийг хөгжүүлэх тал дээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө бол манай сургууль 130 хүүхэд хуучин дотор байранд байдаг байсан. За шинэ дотор байртай болж байгаатай холбогдуулж олон хүүхдүүд бас нэмэгдэж ирж байна. Одоогоор нэг 170-80 хүүхэд бас ирсэн. Гэхдээ бид нар бас байрныхаа орны тоог нэмэгдүүлж бүх боломжтойгоор нь хүсэл гаргасан бүх хүүхдүүдэд дотор байраар хангах тийм бололцоотой байна. За тэгээд их хурлын гишүүн инх болд маань бас санаачлагтай ажиллаж бидний энэ шинэ дотор байрыг тавилгатай болгох тал дээр дэмжлэг үзүүлж яамд хөөцөлдсөн байгаа. За бид нар тэгээд 38.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавилга тоног төхөөрөмжтэй болсон байгаа. Нийтдээ манай сургууль 35 багш ажилтнтай. Энэ хичээлийн жил сургууль буюу энэ сум маань улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн халаалтанд холбогдох гэж байгаа. За сургууль дэргэдээ 75 хүүхдийн дотор байр энэ 19 оны ихэр ашиглалтанд орж одоо хүүхдүүдийн байранда орсон дахаар болсон. За байр маань дотроо халууш, дүүш гээд иж бүрэн орчин үеийн шаардлага хангагдсан байртай. 2019 онд бол манай суманд бол 100 хүүхдийн дотор байр шинээр баригдаж байгаа. За хуучин бол манайх бол дотор байрны хүрэлцээ муутгаас бол малчин өрхийн хүүхдүүд бол бүрэн хамрагдаж чаддаг байсан. Тэгээд шинэ дотор байр баригдсанаар бол одоо малчин өрхийн хүүхдүүд маань бүрэн хамрагдах одоо сэтгэл хангалуун амьдрах орчин 5 тухтай болох юм аа. За энэ манай сургууль бол 450-аас 50 хүүхэдтэй. За тэрнээс л хүсэлт гарга яг дотор байранд хамрагдъя гэд хүсэлт бол ерөнхийдөө 120 хүүхэд гаргадаг. Тэрнээс л яг л хамрагддаг нь бол нэг өнгөрсөн хичээлийн жилд бол нэг 68 хүүхэд дотор байранд хамрагдсан. Тэгээ энэ хичээлийн жилд бол одоо 12 сард дотор байр маань одоо ингээ ашиглалтанд орохоор бол ерөнхийдөө хүсэлт гаргасан хүүхдүүд бол бүгднийг хамруулнаа л гэж үзэж байгаа. Нийтийн биеийн тамир их спортыг хөгжүүлэх зорилгоор энэ онд Баян дэлгэр Мөнгөн морь сумдад шинээр соёл спортын төвийг барьж байгуулан ашиглалтанд хүлээлгээ өгсөн бол Дэлгэр хаан сумд соёлын төв, Алтан булаг Баян цогц сумдад спорт залыг барьж байгуулан ашиглалтанд хүлээлгээ өглөө. Харин Лүн сумын шинээр спорт залыг барьж байгуулж байна.
Хүн ам эрүүл мэндийг дэмжих хамгаалах зорилгоор Заамар сумын хайласт багт 10 ортой эмнэлгийг барьж байгуулан ашиглалтанд оруулсан бол Баян Өнжөөл Эрдэнэ сан сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл Дээврийн их засвар, Дэлгэр хаан сумын эрүүл мэндийн төвийн засварыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, багийн ажлыг дэмжих зорилгоор засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагаа догчлолтод анхаарч багийн төвийн барилгуудыг шинээр барьж байгуулах, урсгал засвар хийх зэрэг ажлуудыг шатараа хийж хэрэгжүүлж байна. Энэ онд Батсүмбэр сумын Өдлөг баг, 100 мод сумын Ланс, Зүүн Дэлгэр багуудад шинэ багийн төвийг барьж ашиглалтанд хүлээлт өгсөн бол 100 мод сумын Нацагдорж Баян Хошуу багийн барилгын ажил явагдаж байна. Мэдээж одоо юуны өмнө энэ төрийн үйлчлэгээ хамгийн түрүүнд хүрж идэг багийн хэмжээнд ийм сайхан тоглог байртай болно гэдэг бол зөвхөн одоо төрийн ажилтж төдийгүй ерөөсөө иргэдэд хэрэгтэй үйлчлэгээ цаг алдалгүй тэгээд тогтоох газар ингээд авч яхад чухал юм ач холбогдолтой байр болж байна. Аймгийн хэмжээнд 4-5 сумд ийм багийн байр ус хийсэн байгаа юм байна. Тэгээд ер нь бол манай Төв аймаг өөрөө Улаанбаатар хот гэдэг том зах зээлийн дэргэд тэгээд бүх төрлийн дэд үтсээр хамгийн сайн хангагдсан ийм аймгийн хувьд бид нар өөрснөө хичээвэл хөгжих, дэвжих, амьдрал хаваа дээшлүүлэх бүхэл талын боломж бусдад аймагуудтай харьцуулахад илүү дамгаа гэж би боддог. Тэгэхээр энэ дээр иргэдийн зүгээс гарч байгаа санал санаачлагыг дэмжиж төрийн зүгээс зохицуулж өгөх, тусцаа дэмжлэг үзүүлэх ажилтны шинэ барьж байгаа байр маш том дэм болно гэж бодож байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх гол асуудал бол анхан шатны нэгж болсон энэ багуудынхаа үйл ажиллагааг бид өргөжүүлэх, сайжруулах, үйл ажиллагаа явуулах болцоо боломжийг нь бүрдүүлэх ёстой юм аа. Тийм учраас аймагаас баг 97 гэж том төсөл хөтөлбөр гаргаад үйл ажиллагаагаа явуулж байна. За 3 багийн төвийг шинээр барьж ашиглалтанд орууллаа. Одоо энэ жил 2 багийн төв шинээр барьж ашиглалтанд орно. Энэ багийн төвүүдийг сүүлийн үед багийнхаа хурал зөвлөгөөнийг хийдэг заалтай. За мөн багийн эмч өрхийн эрүүл мэндийн төв нь суугаад үйл ажиллагаагаа явуулдаг болцоо боломжтой. За дээр нь бас хэсгийн байцаагч нар нь үйл ажиллагаа явуулдаг боломжтой ийм өрөө тасалгаа бүхий ийм стандарт бүхий зургаар одоо барьж байгуулж байгаа. Ингэснээр нэг дороос төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд хүртээмжтэй шуурхаа өргөх болцоо боломж бүрдэж байгаа юм. Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх таатай орчныг бүрдүүлж улсын бүртгэлийг хилцсэн шинэ барилгыг ашиглалтанд орууллаа. Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумдыг улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийг бүртгэлийн онлайн сүлжээнд холбох ажлыг эхлүүлжээ. Иргэд тээвэрчдийн 5 тухтай зорчих нөхцөл боломжийг ханган өдөрт 100-аас 1000 иргэнд үйлчлэх хүчин чадал бүхий 337 м квадрат 3 зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзалыг барьж ашиглалтанд орууллаа. Автовокзал нь нэмлэгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлх өрөө, их хүүхдийн амрах өрөө, ачаа дээш хадгалах өрөөнүүдээс бүрдэх ба гаднаа 45-аас 50 автомашины зогсоолоос бүрдэж байгаа юм а. Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтс одоо 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байранд одоо үйл ажиллагаа явуулж байна. За улсын бүртгэлийн байгууллага нь өөрөө 2009 онд байгуулагдсан шинэ залуу байгууллага. За манай аймгийн хувьд бол одоо татварын хэлтцэд байсан хуулийн этгээдийн бүртгэл, за тусдаа байсан одоо эд хөрөнгийн бүртгэл, за хуучин захиргаанд харьяалагдсан иргэний бүртгэл нийлээд улсын бүртгэлийн ерхий газар байгуулагдсан. За Төв аймагт бол одоо улсын бүртгэлийн хэлтс номын сангийн 1 давхарт одоо 2011 оноос хойш мянганы хөгжлийн сангийн төслөөр засвар хийгээд тэнд үйл ажиллагаагаа явуулж 21 он хүртэл гэрээтэй байсан. За ер нь бол одоо улсын бүртгэлийн байгууллага нь өөрөө онцлог байдаг. Энэ иргэн төрийн хуулийн этгээдийн одоо нотлох баримт архив одоо манай дээр бүр төрийн одоо хамгаалтанд байх ёстой хуулиараа улсын онцгой объект байдаг. За энэ архивын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал гэдэг бол одоо нэн тэргүүний асуудал байсан учраас аймаг орон нутгийн удирдлагуудад за аймаг орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүдэд бид нар удаа дараа хүсэлт тавьж байгаа одоо ингээ 2018 оны улсын төсөвт 400 сая төгрөгийг суулгасан. За 2019 оны улсын төсөвт одоо үлдэгдэл 288 сая төгрөгийг суулгаад одоо 2019 оны 6 сарын 6-ны өдрөөс эхлээд шинэ байранда улсын бүртгэлийн хэлтс үйл ажиллагаа явуулж байна.
За ер нь бол одоо шинэ байртай болно гэдэг маань одоо Төв аймгийн иргэдийн одоо 98 мянган иргэн 60 мянган одоо хууль төрөнгийн архив байна. За 2500 гаруй хуулийн этгээдийн одоо архив нотлох баримт, цаасан нотлох баримтыг бид нэр харуул хамгаалалт аюулгүй байдал гэдэг дээр маш сайн анхаарч одоо ингээд шинэ байрт үйл ажиллагаа явуулж гэдэг маань ерөөсөө үйл ажиллагаа явуулах нөхцөл нь сайжирч байна гэсэн үг. За дээрэс нь одоо төрийн байгууллага иргэдэд одоо тохилог хүртээмжтэй одоо ингээд үйлчлэгээ явуулахад тогттой ийм байртай болно гэдэг маань иргэд ингээд үйлчлүүлэхэд 5 дахь үеийг хангасан ийм зориулалтын ийм байртай болж байна. Зам дагсах хүчлийг зогцлон иргэдийнхээ аядухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн энэ он 100 мод манзуу шур чиглэлийн 0.4 км авто зам 16.2 м төмөр бетон өнгөөр Багнуур Мөнгөнмар чиглэлийн 60 км авто зам Шуван фабрикийн улсын чанартай авто замаас Алтан болог чиглэлийн 13.7 км авто замын эхлэлийг тавилаа. Муурийн улмаас эвдрэл үүсэд байсан Борнуур цомын шавартай гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэлээ. 100 мод хотод бас нэг шинэ одоо замын нээлтийн арга хэмжээ болж байна. Энэ бол 2018-19 оны улсын төсөвтөр тавигдсан ийм одоо зам 0.4 км зам. Тэгээд 16 м урт одоо гүүртэй. Энэ одоо бас хамгийн одоо орчин үеийн технологиор баригдсан явган хүний замтай, ундаг дугуйны замтай ийм одоо баригдсан зам байгаа. За энэ замын нэг онцлог бол Манчирын аялал жуулчлалын цогцлборын одоо 7 км замын эхлэл болж байгаа гэж бид бол ингэж ойлгож байгаа юм. Тэгээд саяхан одоо бид бас мэргэжлийн байгууллагуудаар энэ Манчир аялал жуулчлалын бүсийг одоо олон улсын хэмжээний ийм аялал жуулчлалын бүс одоо цогцлбор болгох төслийг боловсруулад ингээд хүлээж авч байгаа. Засгийн газар бол энэ талаар бол тодорхой шийдвэр бас гаргана. Ингээд улсын одоо төсвөөс тодорхой хэмжээний за мөн одоо олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ Манчир зохицолборыг одоо бас барьж байгуулах ажлыг бол үргэлжлүүлж хийнэ. Тухайлх юм бол эх оны одоо төсөвт бас бид энэ замыг үргэлжлүүлж барьж байгуулах талаар улсын төсөв суулгах талаар бас анхаарал тавьж байгаа. Ураны жилийн ажлыг эргээд хувийн хөвшлийнхэн идэвхтэй дэмжиж төр хувийн хөвшлийн түншлэлээр 6 сумын төвийг нэгдсэн халаалтай болох Тагнуулын Хилтэс хаан банк үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд өөрийн офисын барилгыг шинээр барьж нийтийн болон амны орон сууцны барилгууд зэрэг энэ онд нийт 85 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.